22 оны 4 сарын 25-нд үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа зогсоогоод 30 болтол цэвэрлэгийн ажиллагаагээд ажилчид тараа явсан байгаа. Амарсан байгаа. 4 сараас хойш үйл ажиллагаа явуулаагүй. Тий. Энэ оны юу? Энэ оны агуулсанд нь бас магадгүй тэгээд бүгдийн Манай хамгийн сүүлд энэ хэзээ юм шалгалт хийсэн нэ? сая 6 сарын 1-ний өдөр хийсэн. Тэрнээс өмнө хийсэн. Миний өмнө болохоор 5 сарын 26-ны өдөр. Тэгэл Одоо энэ мах хадгалагдаж байгаа юм уу? одоо энэ мах хадгалагдаж байгаа. Хэдэн тонн хадгалагдаж байгаа? 1100 тонн мах. Юуны мах вэ? Дулаанаас ямааны мах. Одоо холимоглол яа. Одоо энэ үйлдвэр үйл ажиллагаа явуулаагүй л гэж байна те. Бас мах хадгалж байгаа. Тийм үү? Тэр аль нь үйл ажиллагаа явуулаагүй биш явуулж байна нэгдүгürt. Хоёрдугаарт аль альнийх нь орчин нөхцөл мах боловсруулах дотоодод хэрэгэлдэгч бай гадаадад одоо экспортлч гэж бай тий. Хагас боловсруулсан ч бүтэмч бай шаардлага хангахгүй байна. Мэргэжлийн битгий хэл энгийн хүний нүдээр харахад та нарын орж байгаа орц гарц байгаа шат амжилгууд хөдөлж байгаа сав суулга тэр үүд хаалга энэ байгаа нөхцөл байдал гэдэг. Тэгэхээр яг ийм хэмжээний үйлдвэрүүд бол энэ хүнсний үйлдвэрлэлийг явуулахгүй. Ховид гарцсан учраас зогсчихъя байсан. Одоо ингээд ашиглалтанд орох гээд ажиллуулах гээд байгаа гэтэл болсонгүй махадгалсан учраас зөрчил энэ тэр чигээрээ зөрчлүүд байна. За энийг та нар өөрсдөө маш сайн ухаарч ойлго. Харж шаардлага тавь. Тэгээд энэ мэтийн одоо үйлдвэрүүдээс эхлээд үйл ажиллагаа цаашаа явахгүй. Тэгээд эргээд энэ үйлдвэрүүд ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулсан мах хадгалсан. Одоо тэгээд шошго байхгүй. Их үүсвэр нь тодорхойгүй. Систем дээр байхгүй, тэ? Ийм асуудлууд байгаад байгаа учраас энэ дээр хатуу хяналт тавих ажлууд хэр явж байна гэдгийг шалгаж яваад байна шүү дээ. Хууль хяналтын байгууллагууд, мэргэжлийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдэд бид нэр одоо яг болж байгаа боломжтойг энэ ажиллаж байгааг энэ шаардлага хангасны ажиллуулъя. Шаардлага хангаагүй боломжгүйг нь хүн амын одоо амь нас эрүүл мэндтэй холбоотой асуудлуудыг цааш нь өгшүүлээд ар үрийн хаалга хэрэглээд нууж далдлаад явуудах ямар ч боломж байхгүй. Чадж гэн гэдгээ чадж байгаа юм бол тэрийг хүлээн зөвшөөрөөд чадахгүй байгаа бол чадахгүй байгаа нөхдүүд нь тэрийг хүлээн зөвшөөрөөд шинжлэх ажлуудаа хий. Чадна гэвэл тэрийг стандарт нь нийцүүл.